За сайн уу манайхаа дараагийнхаа бичлэгээр уулзж байна. Энэ удаагийн дугаараар дөнгөж саяхан нээлттэй үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлээд байгаа Disney болон Pixar Animation студийн хамтран бүтээсэн Inside Out 2 анимашныг бэлтгэл гэж байна. Админ найл хэдийнэ Inside Out 1-ийг яриад өгчихсөн байгаа учраас description хэсэг линкийг байршуулсан байгаа тул эхлээд 1-ийг нь үзчихээд 2 дугаар ангийг нь үзээрэй гэж зөвлөж байна. За ингээд кино руу гарцгаая. Райли маань хоккейн тэмцээнд оролцож байгаагаар кино маань эхэлнэ. Райли одоо 13 нас хүрч өсвөр насны охин болсон байна. Маш хурдан өсөж хувцснууд нь эхнээсээ тарах айлна. Шинэ сургуульд ороод нэг удаагүй байхад ангийнхан охин жаахан бүтлгүүдээ хүүхдүүд шаалын инээж авах мөчөд удирдлагын төхөөрөмжөнд нэгэн маш гоё хэлбэртэй зүйл гараад ирэх нь тэрээ. Би бол сайн хүн гих Райлигийн дотоод дийлэн тэр хүүхдэд туслах ёстой гэх бодлыг төрүүлнэ. Ингээд түүнд туслахаар босож бас өөр нэг охин туслахаар ирснээр Райли маань хөөрхөн шинэ найзуудтай жолдог. Эсрэг бага яаж дийлэх вэ гэд урам оорсон байдалтай байх үед дотоод итгэл үнэмшлэн түүнийг хурцлж эсрэг бага төггөө дийлж чадна. Энэхүү баярт мөчин дурсамжийн бөмбөлөг болон хадгалагдана. Нөгөө гурвыг маань бөөн баяр олчихсан явж байтал ахлах сургуулийн дасгалжуулагч Роберт ирээд бид жилд 3 өдөр өсвөр үеийн шинэ тоглогчдын ур чадварын өдөрлөг зохион байгуулдаг хүсэл таагаар үйж олон шүү л гэж байна. Арайн Райли гэртээ ирэхэд аав ээж хоёр нь өрөөнд нь орж ирээд өнөөдөр чи минь хамгийн шилдэг нь алаа гэхэд Райлид өнөөдрийн тэмцээнд гаргасан алдаа нь бодогдож би маргааш очиад дахиад алдаа гаргачвал яах болж байна гэд айдас төрж эхэлнэ. За тэгтэл баяр байсал өнөөдрийн гаргасан алдааг нь хязгааргүй удам руу шийдчихнэ. Ингээд бүх сэтгэл хөдлөлүүд нийлээд Райлигийн онцгой дурсамжуудыг ч бас шийднэ. Бүх сэтгэл хөдлөлүүд унтахаар олж явах үед уйдгар гоног болон баяр байсал хоёр маань өнөөдрийн тэмцээний дурсамжийн бөмбөлгийг аваад дуу хоолойны арал дээр ирж нөгөө бөмбөлгөө дуу хоолойны нуурт хийж нэгтгэхэд би бол ялагч гэх шин дуу хоолойг гаргаж аавна. За ингээд бүх сэтгэл хөдлөлөө дуг норондоо дугжирч байтал гинтхэн хаанаас чимбэ сонин чимээ байн сонсогдоод унтаж чадахгүй байсан бол бүх сэтгэл хөдлөлөө Райлиг өдөртөх төхөөрөмжөн дээр ирэх үед өсвөр насны тохиолдол гинэт дуулж уур хилэн баахан балгаж өгөөд баяр эсэл сандрахтаа түүнийг нь аваад дахиад шидчихнэ. За тэгээ хаанаас юм бэ хэдийн ийм юмнууд гарч ирээд өнөөдөр бол эмо өдөр нэтэр гэснээ бүх юмыг нэвдэс үтгэхэд эхэлнэ. За ингээд өглөөж болж өрөөгөө нэлээд замрааг болгосон байгааг ээж нь хараад чи одоо хүртэл ачаагаа бэлдээгүй байгаа юм уу гэд хэлтэл Райли уурлаж бухимдан тэгснээ бүр гинцгийн уйлж унжаад надаас муухай өнөртөж байна гээл тэгснээ дахиж ээж рүүгээ ойрлоод гараад явнаа. Үзэдээс солигдож манай гурав бэлтгэл рүүгээ явж байна. Тэр гурвын шүтэн бол Вал гэх эмэгтэй бөгөөд Райли маань Валтай хамт ахлах сургуульд ороод хамтдаа бэлтгэл хийн нэтэргээд хамгийн сайхан мөрөөдлөө ярьж байтал хоёр найз нь нэгэн сонин царай гаргаад байсан тул игдүүцэл энэ хоёр одоо ямар гэчин царай гаргаад байна гэд хөрөмжөөрөө хоёр найзын царай марааг нь томруулж харах бөгөөд хоёр найзын дотор орших игдүүцэл бас яг ингэж ажиллаж байдаг. Гэтэл тэд өөр ахлах сургуульд орох гэж байгаагаа түүнд хэлнэ. Тэгээд энэ бидний нөхөрлөлийг үгүй чадахгүй өөр найзууд эзтэй гэхэд Райли тиймээ гэж хэлдэг. Энэ мэдээ Райлид хүн дээр туссан ч буруу харж удгаарлаад найзуудтай ийм байдлаа харуулахыг хүсдэггүй. Тэгээд машинаас буусныхаа дараа сэтгэлээ онголгож жаах уйлнаа. Ингээд бэлтгэлийн газраа ирэхэд Райли хоёр найз руугаа явж агаад бүдэрч унаад түүнийг өндөрлөхөөр нэг хүн гараа сонгосон нь Райлигийн шүтэн Вал ахын тэр. Тэгээд би таныг шүтэн биширдэг намаа Райли гэдэг гэхэд Вал түүнээс чи Мичиганаас ирсэн Райли мөн үү гэхэд манай хүн тиймээгээд л худлаа хэлчихнэ. Энэ үед цоо шин сэтгэл хөдлөл гарч ирэх бөгөөд өөрийгөө төвшөр гэж танилцуулнаа. Тэгснээ баяр баясгалд хандаж би бол чиний шүтэн бишрэгч би одоо юу хийх вэ гэж өглөж өгнө. Тэгээд араас нь ичхүүр, уйдгарлал, атаархал гэх мэт сэтгэл хөдлөлүүд нэмэгдэнэ. Энэ ичхүүр бүр үнэхээр игдүүтэй бүр арай л амар ичимхий. Уул нь манай уйдгаргууны байсаар байхад яагаад дахиад уйдгарлал нэмэгдэж байгааг нэг сайн ойлгоогүй. Гэхдээ хүнд нэг тийм юу ч хэмээргүй бүх юмнаас уйдаа суух үе байдаг да. Яг тийм сэтгэл хөдлөлгээд ойлгочиход болно. Валч Райлиг дагуулan бусад багийн гишүүдтэйгээ танилцуулан явах бөгөөд энэ хооронд баяр байсал төгшөр хоёр хоорондоо жоохон зөрчилдөд байдаг. За тэгээд найзууд нь ирж Райли маань энэ баярт мөчөө хадгалж үлдэх гэж найзуудтайгаа сэлбидэж байтал дасгалжуулагч орж ирээд бэлтгэцгээ хийхтэн түүнийг нь анзаарах сөхөөгүй уцаараа аралцаар байсан тул дасгалжуулагч уурлаад бүгдийг нь уцыг хураагаад мөн талбай дээр нэмэлт дасгал хийх шийтгэл өгөөд явнаа. Райли болон түүний найзуудаас болж бүгд уцаа хураалгаад дээрээс нь бүр шийдэлүүлэх болсондоо бусад хүмүүсийн уурн хүрч байгаа болтой Райли рүү нэгэн сонин цараагаар харж эхэлнэ. Шийдэлээ биелүүлээ дасгалжуулагчид хэсэг зэмлүүлээд амрах хооронд багийн бусад гишүүд Райлигийн тухай ярьж байхын тэрээ. Энэ үед Райли ичиг болон уйдгарлах мэдрэмжийг зэрэг мэдэрч жоох уйлнаа. Бусад сэтгэл хөдлөлүүд яах вэ гэж баяр баясгалаас асуухад төгшөр надад нэг санаа байна гэд бүхнийг гартаа авч
Райлич Вал дээр ирээд би үнэхээр энийг хүсээгүй юм шүү гэхэд Вал зүгээр дээ чамд буруу айхгүй л гэдэг. Тоглолт чи эхэлж Райли найзуудынхаа богт орох уу эсвэл Валын богт орж тоглох уу гэд ихэд эргэлзэж байтал төгшөр би сайн хүн гэсэн дотоод сэтгэл үнэмшлийг нь аваад шийдчихдэг. Ингээд Райли Валын богт орох бөгөөд Райлигийн найзууд түүн рүү нэлийн урам хугарсан харцаар харж байдаг. Ингээд ч болоогүй чи түүнд одоо хэрэггүй болсон баярлаа гэж хэлээд манай эдийг бүгдийг шилэн хоргонд хийгээд нууцын өрөө рүү явуулж хана. Бүгд сандралдаж байтал энэ өрөөнд нь Райлигийн бэлтгэл ангидаа байхдаа дуртай байсан Флупи болон видео тоглоомын дүр мөн Райлигийн маш том нууц 3 байж ахын тэрээ. Тэгээд нөгөө тавыг шилнээс гаргахын тулд видео тоглоомын дүрийн сул давталгаагаар гаргахаар болдог. Даанч тэр сул давталгаа нь энэ санаа мэдээж бүтэмжгүй гэдгийг мэдээд Флупи том нууцаар ганцал цохиулаад шилийг авлана. Тэгээд Флупигийн цүнхнээс нь динамит буюу тэслэж гаргаж ирээд тэр бөөнд гарнаа. Даанч том нууц түүнээс гарахыг хүсэхгүй. Ер нь тэгээд хүн бүрт хэлхийг хүсдэггүй нууц гэж байдаг юм хань яа гэхэв. Гарч яваад бодлын цагдаа нартай таарад нөгөө видео тоглоомын дүр чинь нэгдүцэл тандан чи надад нэг удаа итгэсэн учраас би үүнийг хийх ёстой нэтэргээд сул давталгаагаар бодлын цагдаа нарыг гаргалахаар явна. Гэхдээ азтайч гэхүү гачин ч гэхүү тохиолдлоор нэрэл тэднийг аргалчихдаг. За тэгээд манай тавчин би сайн хүн гих дотоод итгэл үнэмшлээ олж авахар явцгаана. Яг энэ пиццан дээр суугаад явах гэж байтал уйдгаргуунаг ухааны төвөөс манай эдийг татаж авах сэтгэл хөдлөл байхгүй гэдгийг сануулж хэлснээр уйдгаргуунгийг сонгоод оюун ухааны төв рүү явуулахаар болдог. Уйдгаргуунагч би чам шиг хүчтэй биш штэ гэд нэг л итгэлгүй байгааг нь анзаарсан баяр баясгал би чамд итгэж байна. Чи чаднаа гэд явуулдаг. Ингээд манай тавч брокколин дээр суугаад явцгаана. Энэ үед төгшөөр дуу хоолойны арал дээр ирж дурсамжийн бөмбөлгүүдээр дотоод сэтгэл үнэмшлээ баг багаар бэлдэж байдаг. Үзэгдэл солигдож Fire Hawkins багийн гишүүд бэлтгэл хийж дуусаад амралтын өрөө рүү явах үедээ дасгалжуулагчийн өрөөний үүдэн төр саатаж энэ дэвтэр дээр дасгалжуулагч бидний тухай бодлоо бичдэг юм аа гэж Райлид хэлдэг. Амралтын өрөөнд ирээд хамтлагийн нэг гишүүн чи ямар хамтлаг дуртай вэ гэж Райлигаас асуухад төгшөөр Райлигийн сэтгэлийг удирдах байсан тул дурсамж хатгалдаг хэсгээс дурсамжийн бөмбөлгийг татаж тэрүүгээр нь далимдуулж уйдгаргууныг хордон оюун ухааны төв дэрнэ. Энэ үед Райли өөрийн дуртай хамтлагаа дургүй юм шиг ярьж байтал манай таван явж байсан гол нь хоёр хуваагдаж золтой л унчихдаггүй. Райлиг ингэж худлаа ярьж байхад нь найзууд нь сонсчих бөгөөд Райли чи яг тудлаа яриад байгаа юм бэ? Гурлаа бүр тоглолтыг хамт үзсэн мэт гэхэд үзсэн гэхдээ яах вэ? Тимхэн байсан нэтэр гэж хэлээд найзуудаа ондоод явуулчихна. Тэгээд үлдсэн гишүүд нь Вол 9-р ангид байхдаа 2 гол оруулаад дасгалжуулагчийн хараанд өртөж багт орсон гэж хэлдэг ба түүнийг нь төгшөөр бодоод өнгөрнөө. Энэ үед манай дөрөв оюун ухааны төвд очих гэж олон саад бэрхшээлтэд тулгарч баяр баясгал сүлдээ шантарчихсан сууж байтал уур хилэн чи иймхэн зүйлд шантарлаа гэж үү? Чи өнөөдрийг хүртэл юуг туулж ирсэн билээ дээ? Ингээд бууж өгч болохгүй гэхэд баяр баясгал урам зориг авч тэд хамтдаа явцгаана. За тэгтэл үзэгдэл солигдож ичгүүр найзуудтай худлаа хэлж явсандаа хичээл сууж байтал уйдгаргуунгийг оюун ухааны төвд ирсэн байгааг нь мэдчихдэг. Тэгээд уйдгарыг халахлахын тулд урдуур нь ном нэтер тавьж өгөөд нэг хөрхөн. Нөгөө дөрөв маань явж байгаад Райлигийн төсөөллийг зурдаг газарт ирдэг. Яваад ортол төгшөөр Райлиг унтуулахгүйгээр санаанд оронгүй юмнуудыг тэмдгийн зурагчдаар зурулж авах бөгөөд үүнийг харсан баяр баясгал хоккейн гол оруулаад найзуудтайгаа хамт байгаа мөчийг зурчихдаг. Үүнийг баяр баясгал зураад байна даа гэдгийг төгшөөрч мэдчихнэ. Тэгээд хоёр талаас нь буюу баяр баясгал төгшөөр хоёр зурагчдаар зураг зурулж өрсөлдөнө. Эцэст нь баяр баясгал ялж зураачид ч бүх компьютер нейтрийн унтраагаад амархаар олж Райли ч унтна. Унтаж байсан Райлиг төгшөөр сэрээгээ дасгалжуулагчийн тамирчдын тухай бичдэг тэмдэглэлийн нэвтрийг нь яг унших гэж байтал Райлиг гинтгэн уйлж эхлэн түүнийг нь харсан уйдгарлал гинтгэн уцаа хайж эхлэх бөгөөд тэр уцыг нь манай уйдгаргууныг авчихсан сууж байдаг. Ингээд уйдгаргууныг дээр төгшөөр ирж энэ бол Райли биш гэж уйдгаргууныг хэлгээд төгшөөр хэн байх нь хамаагүй. Хэн болох нь чухал гэж хэлээд уйдгаргууныг савнд хийгээд өлгчихв. Тэгээд төгшөөрийн хүслээр болж Райли дасгалжуулагчийн тэмдэглэлийн дэвтрээс өөрийнх нь тухай бичсэн хэсгийг олж унших ба түүнд нь бэлэн болоогүй гэсэн байхын тэр. Энэ үед манай дөрөвч би сайн хүн гэх дуу хоолойгоо арай гэж олж авнаа. Төгшөөр оюун ухааны төхөөрөмжийг удирдах байх хугацаанд олон дурсамжийн бөмбөлгийг гаргасан бөгөөд эцэст нь нэг юм өөрийн хүссэн дуу хоолой гаргаж авлаа гэж бодтол нөгөөх нь би хангалттай сайн биш гэсэн дуу хоолой байдаг. Үүнийг төвшөөрч хүсээгүй ба шин дуу хоолой асгад хуучин би сайн хүн гэх дуу хоолойч бас унтрав. Энэ үед ичгүүр уйдгаргууныг туслан доош буулган бөмбөлгийн хоолойч мөн адил доош болгодог. Уйдгаргуунэгч торчлуур дээр дарж нөгөө дөрвийг дурсамжийн бөмбөлөг дамждаг хоолойгоор дээш татах гэж байтал төгшөөр мэдээж уг хоолойг нь эдэлчихнэ. Үзэгдэл солигдож баяр баясгал бүр мөсөн бууж өгсөн байх бөгөөд
Хүн том болох тусам баяр баясгалыг бага мэдэрдэг байхад гэхдээ л энэ дуу хоолойг тэнд аваачихгүй бол Райли хизээч өөрөөрөө амьдарч чадахгүй гэж хэлдэг. Үзэгдэл солигдож Райли хамгийн ихний голыг багтаа авчирч багийн гишүүд түүнээр нь махрааж байгаа нь харагдана. Төгшүүр 3 гол оруулж дасгалжуулагчийн анхаарлыг татах нь түүний зорилго байлаа. Зорилгодоо хэтэрхий автсан Райли багийнхаа бусад гишүүдэд дамжуулахгүй өөрөө л улаарад байдаг. Ингэж байгаа сайн найзаагаа гэмтэж ихдэг бөгөөд шүүгчээс торгуул авч 2 минут үзэгчдийн суудлын дээр суухаар болдгоо. Энэ үед нөгөө дөрөв маань нууцын өрөөнөөс суллаж өгсөн Блупигийн цүнхийг дуудаж маш их тесрэгч байцыг авч хязгааргүй удмыг дэлбэлчихнэ. Тэндээс нь дурсамжууд бүгд асгаарч сэтгэл хөдлөлөө түүний урсгалаар дуу хоолойны нуранд ирнэ. Үзэгдэл солигдож төгшүүр Райлигаас маш их зүйлийг хэлэх гэж шаардах ба Райли жүнд нь бараг солиорох тохноо. Энэ үед уйдгар гуниг, ичхүүр, уйдгарлал, атаархал дөрөв нийлж агаад би хангалттай сайн биш гэх дуу хоолойг эвдэх гэж оролдох бөгөөд төгшүүрч сүулдээ шуурга болон дэгдэж эхэлнэ. Яг энэ үед манай дөрөв ирж баяр баясгал төгшүүрт хандаж чи Райли хэн болохыг сонгохгүй гэж хэлээд төхөөрөмжөөс төгшүүрийг татаж гаргах ба би хангалттай сайн биш гэх дуу хоолойг ч мөн эвдэж оронд нь би сайн хүн гэх дуу хоолойг тавьж орхино. Даанч юу ч өөрчлөгдсөнгүй. Энэ үед баяр баясгалж бүхнийг олох бөгөөд өнгөрсөн хугацаанд таагүй бүх дурсамжийг цөлж байсан нь буруу байсан мөн сайн муу бүхий л мэдрэмж нэгдэж байж Райли бий болгодог гэдгийг ойлгож авдаг. Ингээд баяр баясгал би бол сайн хүн гэх дуу хоолойг ч мөн адил авч хайснаар би сайн хүн, би ч бас алдаа гаргадаг, надад заримдаа тусламж хэрэгтэй гэх мэт цоошин дуу хоолойнууд бүтэж баяр баясгал дуу хоолойг тэрвэн авахад үлдсэн бүх дурсамжууд мөн адил тойрон тэрж авснаар төгшүүрийн шуургач арилж Райли тавьширнаа. Нэгэн сонин байгаа Райлиг найзууд нь ажиглаж чи зүгээрөө гэд ирдэг. Райли ч намайг үнэхээр уучлаарай гэхэд зүгээр дээ гэд найзууд тэрэлддэг. Ингээд баяр баясгал төхөөрөмжөнд хүрснээр Райли маань ууж амьсгал аван тавьширдаг. Үзэгдэл солигдож Райли маань өөрийн сайн муу бүх чанаруудаа хүлээн зөвшөөрч заавал сайн байх албагүй гэдгийг ухаарсан байгааг харуулдаг. Ингээд бүх тамирчид дасгалжуулагчийн багт орсон хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүлээж авах бөгөөд Райли маань энийгээ дуцаа авч буугаад кино маань аз жаргалтайгаар төгсдөг. За энэ удаагийн дугаар энд хүрээд дуусаж байна. Киногоо дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Сав дараагүй үздэг хүмүүс байвал сав дараад дараагийн бичлэгийг хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай бай.